Хамгийн сонирхолтой гарал үүсэлтэй 20 үгсийн түүх. Бидний өдөр тутамдаа хэрэгэлдэг үгс бүрийн цаана яг л цаг хугацааны аялал шиг сонирхолтой нууцлаг түүхүүд нуугдаж байдаг. Хэл угаасаа байнга тухайн соёл нийгэмтэйгээ нийцэн хөгжсөөр байдаг үлээ. Тэдгээр үгс өнөөдрийн бидний мэддэг утгаа олохын тулд хэдэн зуун жилиг туулж заримдаа хачирхалтай андуурал, хөгжилтэй түүх, соёлын мөргөлдөн бүр эртний грекийн томог зүгээр дамжин хувьсаар иржээ. Жишээ нь Монголд анхудаа Fine Apple хэмээх жимс орж ирсэн ба юу гэж нэрлэхээ мэдэхгүй байсан учраас нэртэй эрдэмтэн Бямбан Эренчингээс очиж асуужээ. Эренчингой жимсийг хараад бургацойн дундаач хаан л юм байна гэж хэлснээр хаан бургацой гэж нэрлэх болж тэр нь он цагийн урстад бидний мэдих хаан бургацой хэмээн нэрлэгдэх болжээ. Энэ удаад хамгийн сонирхолтой гарал үүсэл түүхтэй 20 үгний талаар ярилцгаая. 20. Феник. Бидний сэтгэл зүйд гинтийн айдас удирдах боломжгүй их сандарлыг илэрхийлдэг феник гэдэг үг эртний грекээс ихтэй юм. Грекийн домог зүйд зэрлэг байгаль амьтад болон анчтыг ивээгч хагас хүн хагас ямааны төрхтэй фен хэмээх бурхан байв. Фен бурхан ойнгүнд амьдардаг бөгөөд үд дунд хүртэл унтаж амрах маш дуртай байжээ. Тэрээр өөрийнх нь энэхүү амар амгалан нойрыг хэн нэгэн эвдэж сэрэхийг өгтлөө үзэн яддаг байсан гэлцдэг. Хэрв санамсаргүй байдлаар хэн нэгэн түүнийг сэрээчихвэл фен бурхан асар ихээр хилэгнэж хүний чихдүүлээр масар чанга аимшигтайгаар хашгирдаг гин. Түүний энэхүү гинтийн дуу чимээнээс цочирдсан хүмүүс болон марс үрэг ухаан алдтад айж сандран зүггүй зүгтдэг байжээ. Эртний грекчүүд хүмүүсийн гинтийн энэ айдас сандралыг фен бурхны сойрхсон айдас гэж нэрлэдэг байснаас феник хэмээх нэр томьёо үүсжээ. Явсаар энэ үг Европын хэлнүүдэд нутагшсан ба орчин үед монголчууд ч заримдаа феник дах гэх мэтээр ашигладаг болсон билээ. 19. Барбекю. 15 дугаар зуунд Испанчуудыг Америк төв төлөв тавихаас өмнө Карибын тэнгисийн арлуудаар нутгалдаг байсан Тайно омгийнхан махыг муутгахгүй хадгалах амттай болгох нэгэн өвөрмөц аргыг ашигладаг байжээ. Тэд шинээр барьсан ангийн мах загсаа шууд илгаал дээр шарахын оронд модоор хийсэн махыг тавих зориулттай тавцан засан доороос нь шууд галаар биш харин утаагаар алгуурхан утаж зөөлөн болгодог байжээ. Манай Монголд хөсгөлчүүд модны холцоор ингэж загс утдаг билээ. За тэр ч яах вэ? Тайно омгийнхан энэхүү мах утах үйл явцаа өөрсдийн хэлээр барбасао гэж нэрлэдэг байв. Шин твийг нээхээр ирсэн Испанийн далайчид нутгийн иргэдийн энэхүү ухаалаг махыг асар амттай болгодог техникийг хараад уулаг алдаж барбасао гэдэг үгийг нь өөрсдийн хэлэнд хуулан авсан гэдэг. Энэхүү үг нь явсаар англи болон Европын бусад хэлнүүдэд нутагшин хувьссаар өнөөдөр бидний аялал сугаалгатай задгаа агаарт мах шарах утгыг нэрлэдэг дэлхийн нийтийн хамгийн тухтай хоолны соёл буюу барбекю болон үлдсэн түүхтэй. Манай сувгийн алтаар хийсэн хачирхалтай зүйлс гэсэн бичлэгэнд алтан барбекюны талаар орсон байгаа. Сонирхол та бүхэн тэр бичлэгийг үзээрэй. 18. Шампунь. Уг үг нь 18 дугаар зууны энэтхэг орноос хинди хэлний чампо буюу англиан үнэртэй цэцгийн тосоор толгой хууханд идлэг хийх, базах, массажлах гэсэн үгнээс ихтэй. Тухайн үед энэтхэг түл тавьсан английн далайчид нутгийн иргэдийн намирсан эрүүл үсийг гайхан харж хуухандаа тос түрхүүлэн массаж хийлгэх энэ үйлчилгээг англи хэлний дуудлаганд оруулан чампоинг гэж тэмдэглэн авчээ. Анх энэ үг нь ус угаах ямар нэгэн бодис биш харин эмчилгээний массаж гэдэг утгаар барууны ертөнцид тархсан байдаг. Бүр 1814 онд Англид нэгдсэн анхны энэтхэг маягийн Испани ачаар энэ үйлчилгээ асар хурдан алдаршиж 4-р Жорж хаан хүртэл өөрийн гэсэн хувийн хааны шампунж буюу толгой баригчтай байжээ. Цаг хугацааны явцад хуухны массаж хийх явцыг нэрлэдэг байсан энэ үг нь явсаар массаж хийхдээ үсийг цэвэрлэх зорилгоор ашигладаг ургамлын ханд савнгийн холимог руу шилжиж улмаар 20 дугаар зууны ихээр өнөөдрийн бидний мэддэг ус угаагч шингэний нэр болсон түүхтэй. 17. Музей. Грекийн домог зүйд урлаг, шинжлэх ухаан, яруу найраг, одон орон зэрэг хүний оюун ухааны сод бүтээлүүдийг ивээгч Зевс бурхны 9 охин тэнгэрийг Муза буюу Мюз хэмээн нэрлэдэг байв. Эртний грекчүүд эрдэм ухаан урлагийн сод бүтээл туурхын тулд эдгээр охин тэнгэрүүдээс заавал онгод авдаг гэж сүсгэлдэг байжээ. Иймээс тэд охин тэнгэрүүдтэй зориулан тусгайлан дуган ордос боцоож үүнийг Мосион буюу Муза нарт зориулсан сүм хэмээн нэрлэдэг байв. Тэнд зөвхөн мөргөл үлдэхээс гадна эрдэмтэд яруу найрагчид цугларч гүн ухаан судалдаг байжээ. Түүхэнд хамгийн анхны томоохон музей бол нийтийн толны өмнө 3 дугаар зуунд байгуулагдсан Александрийн номын сангийн дэргэдэх ордон байлаа. Цаг хугацааны явцад энэ үгс хувьссаар охин тэнгэрүүдийн онгодыг шингээсэн урлаг соёлын ховор нандин бүтээлүүдийг цуглуулан хадгалдаг дэлхийн нийтийн соёлын төв буюу музей болон үлджээ. 16. Тэнэг буюу идиот.
Грекчууд хувийн ашиг сонирхлоос илүү нийгмийн сайн сайхныг дээгүүр тавьдаг байсан тул эр хүн бүр улс төрийн амьдралд идэвхтэй оролцох үүрэгтэй гэсэн соёлтой байв. Тэр үед грек хэлний идиос буюу хувийн өөрийн гэсэн язгуур үгнээс үүсэж цааш хувьсан идиотос гэдэг үүссэн нь улс төрд оролцдоггүй нийгмийн хэрэгт хайхрамжгүй зөвхөн хувийн амиа хичээсэн иргэнийг хэлдэг байжээ. Удирдагчдын хувьд улс орныхоо хувь заяанд хуруугаач хөдөлгдөггүй, нийгмийн идэвхгүй, сонгуульдаа суудаггүй тийм хүмүүсийг хамгийн арчаагүй, боловсралгүй, төр улсдаа ямар ч хэрэгцээгүй гэж үзэн жигшдэг байв. Ингэж явсаар нийгмийн хариуцлагагүй, идэвхгүй хүнийг заадаг байсан идиос хэмээх нэр томьёо цаг хугацааны урсгалд утхан дордон хувьссаар өнөөдөр бидний мэдих юугч хэрэгцүүлж боддоггүй, ухаангүй тэнэг гэдэг үг болон үлдсэн түүхтэй. 15. Фанат. Энэ үг нь латин хэлний фанум буюу сүм хийд, ариун газар гэсэн үгнээс гаралтай. Эртний Ромын цаг үед сүм хийдүүдэд бурхтыг аргадах, тахих тусгай зан үйлүүд болдог байв. Энэхүү шашны зан үйлийн үеэр зарим сүсэгтнүүд хэтэрхий их догдолж хөгжмийн хэмнэлд автснаар яг л галзуурсан мэт авирлаж ухаан мэдрэлээ алдан ойрлж хашгичин өөрийгөө хянах чадваргүй болтлоо улаардаг байжээ. Ромчууд сүм дотор бурхны нэрээр согтуу мэт улайран дайрч буй гэр хүмүүсийг фанатикос буюу шууд утгаараа сүмээс төрсөн галзуургсад хэмээнээр хэлдэг байлаа. Тухайн үед энэ зөвхөн шашны зан үйлд хит авцсан хүмүүст хамаатай хэллэг байж. Цаг хугацааны явцад энэ үг англи хэлэнд орж хувьсахдаа утга нь улам нүргэж иж зөвхөн шашин гэлтгүй улс төр үзэл сурталд сохроор авцсан хүмүүсийг фанатик гэх болжээ. Улмаар 19-р зууны сүүлээс бейсбол, хөл бөмбөг зэрэг спортын багийг улайран дэмждэг хүмүүсийг тодорхойлохын тулд энэ үгийг товчлон фэн буюу фанат гэж дуудаж эхэлсэн байна. Эртний Ромын сүмд галзуурч байсан сүсэгтнүүдийн нэр томьёо өнөөдөр дэлхийн одод спорт, поп соёлыг тэтгэгч хамгийн том хүч болох фэнүүдийг нэрлэх үг болон хувирсан түүхтэй. 14. Маф. 1282 оны улаан үндэсний баяр үеэр Францын Анжуугийн династийн дарамт шахалтад байсан Сицилийн арал дээр нэгэн аимшигт үйл явдал болсон байдаг. Баярын мөргөлөөр явж байсан Сицили бүсгүйг Францын нэгэн цэрэг доромжлон хүчирхийлсэн нь нутгийн иргэдийн олон жил тэлсэн уур хилэнг бадраах эцсийн оч болжээ. Үүнд хэлгэнсэн бүсгүйн ээж гудамжаа Миа Фиглиа буюу миний охин хэмээн үүлэн хашгирч Сицилчууд зэвсэг барин болсон нь түүхэнд Сицилийн үдшийн мөргөлийн бослого гэж үлдсэн юм. Энэхүү цус тэмцлийн үеэр босогчид Францын түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөхин тулд Morte alla Francia, Italia Annella буюу Францчуудад үхэл Италичуудад амьдрал байна гэсэн ураа үгийг хот даяар хашгирч байв. Энэхүү эх оронч ураа үгний эхний үсгүүдийг нийлүүлэн товчлоход мафиа гэдэг үг бүтэжээ. Анх гадны дарамтын эсрэг ард түмний хамгаалах нууц бүлэглэл байснаа цаг хугацааны явцад хувьссаар өнөөгийн бидний мэддэг нууц далд гэмтэргийн синдикатыг нэрлэх дэлхийн нийтийн үг болон үлдсэн түүхтэй. 13. Джинс. 16-аас 17 дугаар зууны үед Италийн далайн бомб тот болох Жениогийн далайчдад хуурай болон нойтон нөхцөл төсвөртэй урагдаж илэгддэггүй маш бат бөх өмд хэрэгтэй байв. Тэдний нэхмэлчэд хөвөн давууг тусгай аргаар сүлжиж хүнд хүчээр ажил хийдэг далайчдад зориулсан хөхөнгийн бат бөх хувцас ийжээ. Тухайн үед Францчууд Женио хотыг өөрсдийн хэлээр Женес гэж дууддаг байсан бөгөөд тэндээс ирсэн далайчдын хөх өмд даавууг англи хэлний дуудлагад оруулан хувьссаар өнөөдрийн бидний мэдих джинс гэдэг үг үүсжээ. Харин джинсийн өмдөг бүтээдэг хөвөн давууны нэр болох деним нь Францын ним хэмээх нэхэмлийн алдартай хотоос гаралтай юм. Нимийн нэхмэлчид Италийн Женио хотын даавууг дуурай хийхийг оролдох явцдаа торго болон ноосыг хөлсөн бүр илүү чанартай нэгэн өвөрмөц даавууг гарган авчээ. Хүмүүс энэхүү шинэ чанартай материалд дурлаж хаанаас ирснийг нь асуухад Францаар Serge de Nimes буюу Ним хотоос гаралтай даавуу гэж хариулдаг байв. Яг энэ өгүүлбэрийн сүүлчийн хэсэг болох de Nimes гэдэг үг нь явсаар хувьсаж өнөөдөр джинсний үндсэн хөх зузаан материалыг нэрлэдэг дэлхийн нийтийн хэллэг болох деним болон үлджээ. 12. Сургууль буюу school. Сургууль буюу school гэдэг үг нь эртний грекийн skol гэдэг үгнээс гаралтай бөгөөд шууд утгаараа чөлөөт цаг, алжаал тайлах эсвэл амралт гэсэн утгуудыг агуулдаг байв. Эртний грекийн нийгэмд хүнд хүчээр ажил, харбуур ажлыг голдуу боолууд болон ажилчид нугалдаг байсан тул чөлөөт иргэдэд өөртөө гаргах зав чөлөө хангалттай олддог байжээ. Гэхдээ грекчүүд чөлөөт цагаа зүгээр нэг хэвтэж өнгөрөөдөггүй байсан ба тэд ажил хөдөлмөрөөс чөлөө зав гарсан үед хотынхоо талбай цэцэрлэгт хүрээлэнд цугларч соёл урлаг, одон орон, улс төр, гүн ухааны сэдвээр маргалдаж мэтгэлцдэг байсан гэдэг. Тэдний хувьд ухаалаг яриа өрнүүл шин зүйл таньж мэдэх нь хамгийн дээд зэргийн цэнгэл амралт байсан юм.
Цаашлаад гүн ухаантнууд, сэтгэгчид залуусыг дагуулan инхүү чөлөө цагаараа цуглардаг байсан газруудыг Скоул гэж нэрлэх болж улмаар цаг хугацааны урсгалд энэ нь хувьсаар өнөөгийн бидний мэддэг нарийн чанд цагийн хуваарьтай зохион байгуулалттай эрдэм номын өргөө буюу сургууль болон хувирсан сонирхолтой түүхтэй. 11. Нөхөр буюу husband. Энэ үг эртний Скандинавын тэнгисийн дайчид буюу викингчүүдийн хуучин Норс хэлнээс гаралтай. Тэд гэр бүлийн тэргүүн суурин амьдралтай ирчүүд husband хэмээн нэрлэдэг байв. Үүнийг бүтцээр нь задлж үзвэл хас буюу гэр, байшин, бонди буюу эзэн, тухайн газартаа төлбөртэй оршин суугч гэсэн хоёр үгнээс бүтдэг. Өөрөөр хэлбэл шууд утгаараа байшингийн эзэн буюу гэр орон авч явдаг эд хөрөнгө хариуцдаг гол хүнийг заадаг байж. Хожим 11-р зууны үед викингчүүд англи хэлийг байлдан дагуулах үед энэ үг англи хэлний санд нэвтэрчээ. Анх англичууд үүнийг гэрэлсэн эр хүн гэхээсээ илүүтэй өөрийн гэсэн гэр орон газар тариалангаа эзэгнэн суугаа эдийн засгийн хараат бус эр хүн гэдэг утгаар хууль эрх зүйд хэрэглэж байв. Цаг хугацааны явцад нийгмийн бүтэц өөрчлөгдөж гэр орон авч явах үүрэг хариуцлага нь гэрлэлтийн баталгаатай салшгүй холбоотой болсноор өнөөдөр бидний мэддэг husband буюу нөхрийг нэрлэх үндсэн үг болон хуурчээ. 10. Салаад. Энэ үг нь латин хэлний сал буюу давс гэсэн үгнээс гаралтай. Эртний ромчууд хоолныхоо цэсэнд зэрлэг болон тармил түүхийн ногоонуудыг өргөн хэрэглэдэг байв. Гэвч тухайн үеийн түүхийн навчит ногоонууд угаасаа маш гашуун, ихүү амттай байсан тул зүгээр идэхэд хүндрэлтэй байжээ. Иймээс ромчууд ногооныхоо гашуун амтыг дарахын тулд дээрээс нь давс цацах, эсвэл давстай ус цууны холимгоор амталж иддэг техникийг олсон байдаг. Тэд энэхүү давсаар амталсан түүхийн ногооны зуун шиг хуучин латин хэлээр herba salata буюу шууд утгаараа давсалсан ургамал хэмээн нэрлэдэг байв. Цаг хугацааны явцад дундаа зууны үеэр энэ үг нь Франц хэлэнд саладе болон хувирч улмаар англи болон бусад хэлнүүдэд нутагшихта ургамал гэдэг үг нь гээгдэж зөвхөн давсалсан гэдэг хэсэг нь л үлджээ. Ингэж л эртний Ромын давстай ногоо өнөөдөр дэлхийн даяар хэдэн зуун төрлийн орцтойгоор хийгддэг хоолны дуршил хөдөлгөгч тансаг зууш буюу салаад болон хувирсан түүхтэй. 9. Робот. 1920 онд Чехийн нэрт зохиолч Карл Чапек хүмүүсийн өмнөөс хүнд ажлыг нь нугалдаг хиймэл бүтээлүүдийн тухай нэгэн зөгнөлт жүжиг бичиж байжээ. Тэрээр тэднийг юу гэж нэрлэхээ мэдэхгүй аргаа баран зураач ах Йозеф Чапекос зөвлөгөө авахад ах нь зургийн ширээнийхээ ард биерээ амандаа зуунгаа маш хайхрамжгүйгээр тэгвэл тэднийг зүгээр л роботын хэмээн нэрлэчихэж гэж хэлсэн байна. Чех болон бусад славян хэлнүүдэд робота гэдэг үг нь феодализмын үед тариачид өөрийн гэсэн ямар ч эрх мэдэлгүйгээр газрын эзний төлөө үн төлбөргүй хүчээр хийдэг байсан албатан хөдөлмөр буюу боолын хөдөлмөрийг хэлдэг байв. Энэхүү жүжиг дэлхийд даяар асар том шуугиан тарьж 30 гаруй хэл рүү орчуулагдсанаар уран зохиолын боол гэсэн утгатай үг явсаар өнөөгийн өндөр технологиг илэрхийлэх олон улсын хэл болон үлдсэн байна. 8. Виски. Энэ үг нь эртний Кельтүүд буюу эртний Шотланд болон Ирландын уугуул иргэдийн гэл хэлний Ишхя Бяха хэмээх сонирхолтой хэллэгээс гаралтай. Үүнийг үгчлээ орчуулбал шууд утгаараа амьдралын ус гэсэн гүн гүнзгий утга агуулдаг байв. Ром эзэнт гүрний үед дундад зууны лам хуургууд архийг нэрх техникийг Европт дэгдсэн аюулт тахал өвчнийг ангаах, шар халдваргүйжүүлэх хэмжлэгээний зориулалтаар ашиглаж эхэлснээс үүдэн латин хэлээр aqua vitae гэж нэрлэдэг байсныг Кельтүүд өөрийн хэл рүү инхүү хөрвүүлэн Ишхэ Бяха хэмээн хэрэглэжээ. Цаг хугацааны явцад Шотланд, Ирландын ард иргэд энэхүү эмийг өдөр тутмын ундаа болгон хэрэглэх болж үгэнч дагалдан хувьсаар өнөөдөр бидний мэдих виски болон богиносон түүхтэй. 7. Улс төрийн алуурчин буюу ассасин. 11-ээс 13 дугаар зууны үед Сир болон Персийн их зөндөр улсын дунд орших цайзуудад байрлаж улс төрийн томоохон зүтгэлтнүүдийн эсрэг захиалгат нууц аллаг үлддэг лалын шашны Назери исламын урсгалын нэгэн хаалттай бүлэглэл байсан юм. Тэднийг хашишин гэж нэрлэдэг байсан бөгөөд энэ нь араб хэлээр шууд утгаараа хашиш буюу навчин тамхи мансууруулах бодис хэрэглэгчд гэсэн үг юм. Энэхүү нэрний цаана асар сонирхолтой нэгэн түүх домог яригддаг. Бүлэглэлийн удирдагч уулын өвгөн хэмээн алдаршсан Хасан Ибн Сабах нь өөрийн залууд ажлыг үхлээс айдаггүй үнэнч зэвсэг болгохын тулд нэгэн зал хэрэглэдэг байв. Тэрээр дайчиддаа хашиш өгч, гүн мансууруулад модоор хүрээлүүлж урсгал ус тансаг эдэн ундаа үзэгслэн бүсгүйчүүдээр дүүргэсэн нууц цэцэрлэгтэй аваачдаг байжээ. Залуус хэсэг хугацаанд нэргэж цэнгэж авах ба дараа дахин эрхийг хүсвэл уулын өвгөний өгсөн даалгаврыг биелүүлж дайснаа устгасан тохиолдолд эрхийг зөвшөөрдөг байсан гэн. Иймд залуус ямар ч айдасгүйгээр улайр нь дайтан аллаг үлддэг байж. Дундад зууны үед загалмайтны аяллаар ойрох дорндод ирсэн Европын бааtruуд энэхүү цусд бөгөөд нууцлаг бүлэглэлийн талаарх түүхийг сонсоод асар ихээр цочирдсан байдаг.
Тэд хашаашин гэдэг үгийг өөрсдийн хэлэнд буулгахдаа дуудлагыг нь хувьсган асаасын болгосон бөгөөд энэ нь явсаар барууны хэлнүүдэд улс төрийн зорилгоор гиндүүлэн халддаг нууц алуурчныг нэрлэх үндсэн үг болон үлджээ. Гэхдээ хэдэн 10 жил Европчуудын толгойн өвчин болж яаж ч чаддаггүй байсан хашаашинчуудыг монголчууд буюу хүлээгүй хааны цэргүүд ёстол чигчи хуруугаал хөдөлгөн хүс тэмдрэн түүхийн хуудаснаас арчин хайсан байдаг үлээ. 6. Luxury. Энэ үг нь латин хэлний luxuria буюу илүүдэл, хитрэлт, хэмжээнээс хитрэх гэсэн үгнээс гаралтай. Эртний цагт хүн амьд үлдэхэд ердөөл идэх хоол, өмсөх хувцас, толгой хорогдох байрал хэрэгтэй байв. Үүнээс илүү гарсан бүхнийг хэрэгцээгүй илүүдэл гэж үздэг байлаа. Энэхүү ойлголт дундад зууны Англи улсад нэвтрэхдээ Христийн шашны сургаалтай хүчтэй сүлжилджээ. Тухайн үеийн Англи luxury гэдэг үг чанартай хувцас, үнэтэй эдлэлийг биш харин садар самун, биеийн амгалан хит хөөцөлдөг, тачаалдаа автах буюу шашны номлол дахь үхлийн 7 нүглийн нэгийг шууд заадаг байв. Өөрөөр хэлбэл хүн өөрийн үндсэн хэрэгцээнээс давсан бие махбодын болоод материалын зүйл хит шунанд дурлахыг сүнсээ бузарлаж буй хэрэг буюу нүгэл гэж үздэг байснаас тэр юм. Гэвч цаг хугацааны урсгалд нийгмийн бүтээцээ өөрчлөгдөж, аж үйлдвэрлэлийн хувьсгал гарч хүмүүс илүү чанартай, ховор намдын зүйлсийг хэрэглэх боломжтой болсноор энэ үгний шашны хатуу утга нь зөөлрчээ. Ингэснээр нүгэлт илүүдэл гэсэн утга нь гээгдэж өнөөдөр бидний мэддэг юр бусын чанартай, үнцэнтэй, дээд зэрэглэлийн зүйлсийг багтан нэрлэдэг тансаг буюу luxury хэмээх статус гоо зүйн илэрхийлэл болон хувьссан сонирхолтой түүхтэй. 5. Бойкот. Хэн нэгнийг шахан хавчих, эсэргүүцэл илэрхийлэн харилцаагаа таслах гэх мэт утгаар өргөн хэрэглэгддэг бойкот гэдэг үг нь үнэндээ анханасаа хэлний санд байсангүй. Харин бүрчнийг нь тодорхой нэгэн хүний нэр байжээ. 1880 оны Ирландд Чарльз Бойкот хэмээх Английн лордын эзэмшил газрыг хариуцсан ажилдаг хатуу сэтгэлтэй хэрцгий нэгэн менежер байж тухайн жил дургац муу гарч нутгийн ядуу тариаланчид амжиргаагаа залгуулахын тулд түрээсийн төлбөрөө жаахан ч болоо буулгаж өгөхийг гуйхад тэрээр татгалзаа зогсохгүй төлбөрөөр хийж чадаагүй иргэдийг гэр бүлээр нь хөөж дарамтлж эхэлсэн байна. Үүнд туйлдсан нутгийн иргэд зэвсэг байж цус урсгахын оронд хавьгүй илүү ухаалаг бөгөөд аимшигтай нэгэн тэмцлийг эхлүүлжээ. Тэд Чарльз Бойкотыг яг л амьд үхтэл мэтээр харьцаж нийгмээс бүрмөсөн тусгааралчхав. Талбайн ажилчид нь ажиллаа хийж, дэлгүүрийн худалдагч нар түүнд талагч зархаас татгалзаж, сүмийн мөргөлд очиход нь хажууд нь сууж байсан хүмүүс бүгд босоод явчихдаг байлаа. Бүр шуудан ч хүртэл түүний захиаг хүргэж өгөхөөс татгалцсан тул тэрээр санхүүгийн болон сэтгэл зүйн бүрэн дампууралд орж аргаа баран Ирландаас зугтсан түүхтэй. Энэхүү үйл явдал тухайн үеийн сонин хэвлэлүүдээр шуугиан тарьж бичигдснээр хүмүүс ямар нэгэн зүйлийг нийгмээр эсэргүүцэх тактикийг бойкотын арга гэж нэрлснээр явсаар байгаад шууд бие даасан үйл үг болон дэлхийд даяар тархсан байдаг. 4. Карантин. 14-р зуунд хүн төрөлхтний түүхэндээ хамгийн аимшигт тахал болох хар үхэл Европ төвийн өмрөөд байв. Тухайн үеийн худалдааны хамгийн том зангилаа далайн бомб хот болох Венецийн удирдлагууд хотоо халдвараас хамгаалахын тулд нэгэн хатуу дүрм гаргажээ. Тэд гадны улсаас ирж буй усан онгоцнуудыг бомбдоо шууд нэвтрүүлж ачаа баргаа буулгахыг хатуу хориглосон байна. Дүрмийн дагуу шинээр ирсэн онгоцнууд ямар нэгэн өвчний шинж тэмдэг байгаа эсхийг шалгуулахын тулд далайд тусгаарлагдсан арал дээр яг 40 хоногийн турш хүлээх ёстой байв. Итали хэлээр 40 гэдэг тоог quaranta гэдэг бөгөөд энэхүү 40 хоногийн тусгаарлах хугацааг quarantina хэмээн нэрлэдэг байлаа. Цаг хугацааны явцад энэ үг хувьсаар өнөөдрийн халдвар төвчний үед хүмүүс болон объектыг нийгмээс тусгаарлах үйл явцыг нэрлэдэг дэлхийн нийтийн анагаах ухааны албан ёсны хэллэг болон үлджээ. 3. Сэрүүлэг буюу alarm. Өнөөдөр бид утасныхаа сэрүүлэг, машины тохиолдол эсвэл аюулын үед alarm гэдэг үгийг дэлхийн нийтээр хэрэглэдэг. Гэвч энэ үг анх цаг хугацааны эсвэл технологитой огт хамаагүй дундад зууны цус дайн тулаанаас гаралтай үг. 14-р зууны Италид цэргүүд рүү дайсан гинет довтлох үед харуулууд хот хуаран даяар Италиар All Army хэмээн хашгирдаг байжээ. Үүнийг шууд орчуулбал зэвсгээ агс, бамбай, сэлмэ-бэр гэсэн утгатай үг юм. Үндсэндээ энэ нь цэргүүдийг тулаанд дууддаг цэргийн команд байв. Энэхүү дайны өрөө нь Франц, Англи хэл рүү шилжихдээ ганц үг болон хувирч дайсан ирлээ, зэвсгээ байр гэсэн айдас сандралыг илэрхийлдэг болсон байна. Цаг хугацааны явцад дайн тулаан холдож аж үйлдвэрийн хувьсгал гарснаар энэ үг аюулыг үргэлжлэн анхааруулдаг дуут дохио байсан бол өдгөө өглөө биднийг сэрээдэг утасны сэрүүлэг болон хувьссан түүхтэй. 2. Кенгуру. Аялагчдын түүхэндээ хамгийн сонирхолтой бөгөөд хөгжилтэй хэлний үйл ойлголцлоос үүссэн үг бол Австрали ТV-ийн бэлэг тэмдэг болсон кенгуру юм. 1770 онд Английн алдартай далайн аялагч Ахмад Джеймс Кук нь Австрали ТV-г нээгээд шинэ газрын сонин хажныг шинжин явдаг байжээ.
Тэрээр явж байгаад уутан дотроо зулцгаа хийчихсэн маш хол зайд хариж үсэрч буй урд өмнө нь хизээж харж байгаагүй хачин амьтныг олж харав. Ахмад Джеймс Кук тэрхүү амьтныг ихэд гайхан хажуудаа байсан нутгийн уугуул иргэдийн нэгийг нь дуудаж амьтан руу хуруугаараа заагаад үүнийг юу гэж нэрлэдэг вэ хэмээн англиар асуужээ. Гэвч уугуул иргэн англи хэл огт мэдэхгүй байсан тул ахмадын асуултыг ойлгосонгүй. Тэгээд өөрийн төрлийн хэлээр гангуру буюу би чамайг ойлгохгүй байна гэж хариулсан байна. Англичууд түүнийг нь амьтныхаа нэрийг хэлж байна гэж андууран өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ кенгуру хэмээн галиглан бичиж авчээ. Ингэж уугуул иргэдийн би чамайг ойлгохгүй байна гэсэн үг явсаар өнөөдөр дэлхийд даяар уутад имжийг нэрлэдэг албан ёсны нэр болон үлдсэн түүхтэй. 1. Нарциссист. Өнөөдөр бидний нийгмийн сэтгэл зүйд хамгийн их яригдах болсон өөрийгөө бусдаас дээгүүр тавьж өөрийнхөө гоо үзэсгэлэн чадварт хит автсан хүнийг тодорхойлдог нарциссист гэдэг үгийн гарал үүслийг дурдвал Грекийн домог зүйд нарциссус хэмээх асар үзэсгэлэнтэй залуу анчин хүү байжээ. Түүний гоо үзэсгэлэнт олон 10 үзэсгэлэнт бүсгүйчэд ухаан алтан дурлдаг байсан ч хитрхи их зантай хүйтэн сэтгэлтэй нарциссус тэднийг тоочж хардаггүй байв. Түүнд гомцсон бүсгүйчэд бурхтад гомдлоо мэдүүлснээр өшөө авалтын дайрыг Немесида түүнийг өөртөө ижил хэрцгийгээр шийтгэхээр шийджээ. Нэгэн өдөр нарциссус ан хийж яваад ядарч туйлдаг ойн гүндэх толшиг тунгалаг намуухан голын уснаас ундаалахаар бүх хийв. Яг тэр мөчөд тэрээр усан дах өөрийнхөө тусгалыг олж харжээ. Нарциссус тэрхүү тусгалыг усан дор амьдардаг өөр нэгэн үзэсгэлэнт тэнгэрийн амьтан байна хэмээн андуурч өөрийнхөө дүрд ухаангүй дурлцсан байна. Тэрээр уснаас харцаас салгаж чадахгүй тусгалаад хэврэх гэж гар сар боевч угалзран алга болохыг харан шаналж голын ирэг дээрээс алхамж холдолгүй өөрийгөө ширтсээр эцэст нь үлсэж ундаасан өөд болжээ. Түүний амьсгал хураас нь тэрхүү голын ирэг дээр хүмүүс очиход залуугийн цогцос харагдаагүй бөгөөд оронд нь ус руу бүхийн ургасан анхлын үнэртэй гунигтай нэгэн цагаан шар цэцэг ургасан байлаа. Хүмүүс тэрхүү цэцгийг түүний нэрээр нарциссус гэж нэрлсэн бөгөөд цаг хугацааны урсгалд энэхүү домог нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд нэвтэрч өөрийгөө хэд шүтдэг, бусдыг хайрлах чадваргүй хүнийг заадаг нарциссист хэмээх алдартай нэр томьёо болон үлдсэн түүхтэй. Эдгээр түүхээс харахад үг гэдэг дан ганц аль нэг улс үндэстэн соёл иргэншлийн дотроо бие дан үүсгэгчдэг тусгаарлагдвал зүйл биш юм. Соёл иргэншлүүд бие биетэйгээ харилцаж худалдаа хийж, дайн тулаан хийх явцад үгс үргэлж хоорондоо уусан нэгдэж солилцож байдаг амьд организм байжээ. Жишээ нь монгол хэлэнд ажлын байр гэдэг үг байдаг ч бид тэр бүрчлэн энэ үгийг ашигладаггүй. Одоо үед бид офис гэж хэл сурсан ба манай аав өвөө нарын үед ч контор хэмээн ярьдаг байсан билээ. Энэ мэтчлэн манай монгол хэлэнд ч гэсэн харь соёлоос уусан орж ирээд өнөөдөр бидний өөрийн юм шиг хэрэглэдэг олон зуун үг байдаг. Үүний нэгэн адил эртний хятад болон бусад дэлхийн томоохон хэлнүүдтэй ч монгол хэлнээс ихтэй манай соёлоос улбаатай үгс өнөөдрийг хүртэл яригцаар байгаа билээ. Үг гэдэг хэл хязгааргүй бөгөөд хүн төрөлхтний хамтын түүхийн хамгийн том гэрч юм. Таны мэдих харь хэлнээс орж ирсэн эсвэл харь хэлэнд үлдсэн монгол үг юу байдаг вэ? Сэтгэл хийсгэж бидэнтэй хуваалцаарай. Баярлалаа.